2025 оныг засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын дэд үтс бүтээн байгуулалтыг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй уялдуулаад эхний хагас жил шуурхай штабыг Монгол Улс ерхий сайд бол өөрөө ахлаад ажиллаж байсан. Энэ жилд 16 мегац-лоос 10 ол гэрээлтсэн эхлүүлээд явж байгаа юм том амжилттай байна. За үүнээс ингээд жишээлээд дурдах юм бол хамгийн чухал ач холбогдолтой агаарын бохирдлыг бууруулах ТЭЦ 5 маань гэрээлсэн, хогш даах үйлдвэр маань гэрээлсэн, туулын хурдны зам маань гэрээгээ байгуулж бүтээн байгуулалтынхаа ажлууд бол эхлүүлсэн, кемп эхэлсэн. Өнөөдөр дам нурууцдах суурийн талбайн бэлтгэл ажил явж байгаа. Ажлын зураг дуусч байгаа гэх мэт одгийн өнгөрсөн 40 жилийн алдаа завхарлыг зассан томоохон бүтээн байгуулалт агаарын бохирдол түгжирлийг бууруулахын томоохон мегацлууд 10 мегацлыг бол гэрээсэн том амжилттай байж байгаа. Хоёр төсөл маань тендер нээлттэй явж байна. Сая Улаанбаатар метроны 2 дугаар үе шатны багц нэгийн эцсин шатны 27 оролцох дунд бол тендер зарлалаа. Дээрээс нь 1-р тойрог замын EPC дээр F нөхцөлтэй тендер бол нээлттэй байж байгаа. Ингээд явах юм бол 12 мега төсөл маань бол идэвхтэй явж байна. 10 нь бол гэрээлцсэн. 2026-27 онд эдгээр төслүүдэд үргэлжлүүлээд дуусахад 27-28 онд бол эдгээр 12 мега төслөөс 10 ялангуяа гэрээ байгуулсан төслийг 8 нь бол 2028 оны 7 дугаар сар ихэд бол төслөө ерөөдөө дуусчихна. Ингэснээр Улаанбаатар хотын авто замын түгжирлийг 50%-аар агаарын бохирдлыг мөн 50%-аар дор хаяж бууруулсан ийм том амжилттай байх болно. Ийм учраас бол 25 онд бид нэр Улаанбаатар хотын агаарын бохирдол түгжирэл гэдэг 20 том асуудлыг хамгийн багадаа 50%-аар бууруулж шийдэх томоохон төслүүдийг бол эхлүүлсэн юм амжилттайгаар бол үтэж байна.